Атаарх уу эсвэл аз жаргалыг хүсэх үү? Мэдээж атаархлын үндэс бол бидний эготойгоо зуралдсанд буюу хүний агуу эгоизмд оршдог. Үүний зан зөвхөн өөрт эзлэгдэх сэтгэлэл байна. Хэрэв хүн хувиа хичээгээгүй бол амьтаа бүхэнд зөвхөн сайн сайхныг үргэлжид хүснэ. Өөрөөсөө илүү хин нэгэнд атаархаж, өөртөөгөө адил нэгэнтэй өрсөлдөж, өөрөөс дорд хин нэгэнд омгорох нь юуны учир хүнд үүсдэг тухайд аль шашны номлолд жишээ дурдан тайлбар хийсэн байдаг. Энэ бол хамаг амьтныг ижил тэгшид үзэж сурах санаа юм. Бусдын амжилтанд атаархах нь спорт болон бизнесийн өрсөлдөөнд байдаг шиг илүү ихийг хийхийг өөрөөсөө болон бусдаас шаардах, шахах байдалд хүргэдэг. Тиймдээч бурхны шашинд атаархлыг мориор төлөөдүүлэн тайлбар хийдэг. Учир нь адуу бол өрсөлдөх сэтгэлийн үүднээс уралддаг бөгөөд бусад морд илүү хурдан давхихыг төвчдөггүй байна. Ийм учраас бурхны шашин бидэнд байдаг сэтгэлийн тайван байдлыг алдагдуулах, сэтгэл хөдлөлүүдийг задлан ойлгож, түүнийг арилгах нарийн аргуудыг санал болгон номлодог. Тэгэхээр бусдын хүрсэн амжилтанд баясаж багтах, бүгдэд сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэх нь хүн бусдаас ялгарах зүйлгүй. Өөрийгөө өмөрөх, хамгаалах шаардлагагүй. Юунаас ч зууралдаж тэмцэлдэх хэрэггүй буюу сэтгэлийн хуваагдмал бус чанараас үсэх бусдын амжилт, сайн сайхан бол мөн түүнийх гэдгийг ухаарах явдал юм. Учир нь бусад гэдэг бол ухамсарын хуваагдмал бус үзлээр нэгдмэл нэг зүйл болно. Хиндэж юунд ч үл атаархах нэгэн бол бие даасан байдал болон нэгдмэл байдал гэдгийг бүрэн ухаарсан умсарт нэгэн байдаг.